Өдрийн мэнд. За өнөөдөр 5 6 дугаар анги бага ангийн багш нарт ер нь олимпиад бэлтэж байгаа хүүхэд багш нарт ер нь зориулаад инвариант гэдэг сэдвийн талаар нэг товч ярья. За энэ инвариант нь ер нь тийм нэг математикийн нэлээд суур сэдвүүдийн нэг гэх юм уу? Маш чухал. За энэ цаашлаад код бичих ч юм уу ер нь олимпиад талаар өөрийгөө хөгжүүлэх хүүхдүүдэд нэлээд ач холбогдол өндөртэй сэдвээ. За тэгээд төсөөлөн бодох чадвар сайн байх ёстой сэдвийг ойлгохын тулд за энэ инвариант гэхээр яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр ямар нэг үйлдэлийн хийсний дараа тийм хадгалагдаад байдаг тийм шинж чанар. Ямар нэг үйлдэл хийхэд ямар нэг шинж чанар байнга ажиглагддаг ч юм. Нэгсэндээ бол бидний нэг баг 1 2 3 дугаар ингээд ажилласан нэг зүй тогтол шиг гэх юм уу. Нэг ямар нэг зүй тогтол байдаг л гэсэн үг. За тэгэхээр энэ ямар нэг үйлдэл хийгээд ямар шинж чанар байна тэрийг л ажиглая гэдэг л зүйлээ. Тэг хадгалагдах шинж чанарыг л ярих гэдэг гол асуудал. За жишээ нь шатрын хөлөг дээр морь зүүн доод булангаас за зүүн доод гэхээр энэ улаан нутагч баруун дээд буланд бүх нүдэнд нэг нүдад явж очиж болох уу гэж асууж байна. За тэнгуүтэл шатрын хөлөг ер нь яаж нүүддэг вэ? Шатрын хөлөг дээр ер нь морины нүүдэл ямар байдаг үлээгээ санаад үзье л да зүгээр. Шатрын хөлөг дээр морины нүүдэл. За энэ аа нүдэнд байгаа морь нэг нүхэд заавал ямар нүдэнд очиж байгааг ажиглая хэдвэл. Аа нүд бол одоогоор цагаан нүд байна. Энэ аа бол одоо морь байгаа нүд бол цагаан байна. Нэг нүхэд заавал хар дээр очиж байгааг ажиглах хэрэгтэй. Ер нь морины нэгсэндээ нүүдлийнхэн шинж чанар гэвэл нэг нүүдэл хийхэд өнгөө сольж үүдэг. Одоо энэ вариант дээр би энэ нь орж ирэх байх л гэж одоо би чинь дотроо төсөөлж байгаа байхгүй. Тэгвэл морь ер нь шатрын хөлөг дээр нэг нүхэд заавал хараас цагаан дээр очно эсвэл цагаанаас хар дээр очт юм байна гэдэг тийм нэг шинж чанар байдгийг ажиглаж байгаа. За тэгэнгүүт одоо би шатрын хөлөг дээр морь энтэс морь энд ирэх хэрэгтэй. Тэгээ нүд болгонд нэг өчнө гэдэг чинь ер нь хэдэн удаагийн нүүдлэр нь очих вэ гэхлээр ярьчих болно гэсэн үг. Тэгэхээр анх байсан нүдийг хасах юм бол цаана 63 нүд үлдчихэж байгаа гэсэн үг. 63 нүд. За анх цагаанаас эхэлж байна. За одоогийн зургаар бол нэгсэндээ энэ дээр бас нэг ажигласан шатрын хөлгийн дигнал нь нэг өнгөтэй байна. Одоо хар цагааны байрын солио будсан ч ялгаа байхгүй гэсэн үг. Тэнгүүтээ зүүн доод буланд байгаа морь энэс нүгий л дээ. За нүгийгээ сэтгэхээр ч одоо юу хэлэх гээд байгаа гэхээр цагаанаас эхэлж байна гэсэн үг. Цагаанаас эхэлсэн юм чи эхний нүдлээ хар дээр очино. Дараагийн нүдэл цагаан дээр очино. Ингэж явсаар эцэст нь цагаан дээр очиж төгсөх юм байна. Тэгж чадах уу гэж асууж байгаа. Бүх нүдэнд нэг удаа. За тэгэхээр энэ дээр ер нь нэлийн ажиглалцаагаар одоо ингээд бодлогыг шууд ингээд бодолтыг сонсгоо түр пав узлаад өөрсдөө бичиж үзээд бодож үзээд ямар учир байна энд гээд нэлийн нухаж үзэх хэрэгтэй шүү. За миний хэлэх гээд байгаа санаа юу юм гэхээр морь хар цагаан ээлжлээ нүгэлвэ л да. Эхлэл төгсгөлийнх нь нүднийх нь өнгө ижлэхэн байгаад байгаа байхгүй юу? Цаанаас эхэлж цагаан дээр дуусгаад байна. Гэтэл морь эндээс бүх нүд болгон дээр нэг удаа яваад очиод хар цагаан ээлжлээ яваад хахад хамгийн сүүлийнх нь цагаан байж болох уу гэдэг л асуудал дэвшигдэж байгаа гэсэн үг. Одоо жишээ зүгээр л би ингээл морь нэгт энд ирсэн 2 энд ирсэн 3 дугаар нүдэл нь ингээд ч юм ингээл байл та мөн. Тэгэхээр одоо би нүднийх нь тэгш сондгоог нь одоо болохгүй л ажиглаж болж байна бид нар. 1-р нүд сондгоо нүдлүүд дандаа хар дээр. Тэгш нүдлүүд дандаа цагаан дээр ч юм уу. 6-аас 7 энд ирдэг ч юм уу, 7-оос 8 энд ирдэг ч юм уу. За тэгэхээр эцэст нь 63 дахь нь тэгвэл би одоо энд 63 нүж ирээс эхлээ энд байсан гэвсдэг юм бол 63 дахь нь тэгвэл хар дээр байх хэрэгтэй юм биш үү? Гэтэл энэ сүүлийн 63 ч цагаан байгаад байгаа үз. Энэ цагаан нүд байгаа байхгүй. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байгаа гэхээр одоо энэ дээр тайлбар бүгдийг бичих хэрэгтэй шүү. Нөгөө морины хар цагаан солин морин бүгдийг хэлэх хэрэгтэй.
Тэгэхээр сондгоо нүдэндээ дандаа хар угаад нүүдэлтэй дандаа хар дээр очиод тэр нь төгсгөл дээр цагаан дээр очих хэрэг гараад байгаа учраас эндээс зөрчил үүсэ болохгүй юм байна гэж хэлэх гээд байгаа гэсэн. За одоо тайлбар өгчих юм бол би нэг ийм тайлбар өгч тийм үү. Морь шатрын өлөг дээр нэг нүүхэд буудлын өнгөө сольж үүдэг. Хар эсвэл цагаан руу шилжин, цагаанаас эсвэл хар руу шилжин. Өнгөө үргэлж сольдог. За тэгвэл одоо юу хэлэх гээд байгаа вэ? 63 нүгээд цагаан дээр очих хэвээр цагаанаас эхэлсэн. За анх байгаа нүүдлээс нэг нүүж эхэлнэ гэж сэтгэе л да тий. Тэгвэл 63 нүүх хэвээр. Тэгэхээр эхлэлийн нүд төгсгөлийн нүд ижилхэн өнгөтэй байна. Нүд ямагт ижил өнгөтэй байна. Окей. За тэгвэл хар цагаанаас солио нүгээд ухад 63 нүүхэд хар дээр очих ёстой байдал төгсгөлийн нүд цагаан байгаа учраас манай морь энэ зүүн доод булангаас баруун дэд буланд бүх нүдэнд нэг нүүд аваад очиж чадахгүй нэ гэдгийг одоо хэлэл дуусч байна гэсэн үг. За дараагийн бодлого. Нэгээс ийм юм байна л да. Нэгээс 9 хүртэлх тоонууд дотор хооронд нэмэх хасах тэмдэг тавиад 20 гэдэг тоог үүсгэж болох уу гэж сууж байна гэсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 тэнцүү 20-ыг үүсгэж чадах. За бид нэг ийм иглэж эхлэе. Бүгдийн нэр нь нэмэх байсан бол яах вэ? 45 болно тийм ээ. Бүгд нэмэх тэмдэг байсан бол. Нэгээс нь 45 хүн бол одоо мэддэг болчихсон. За 45 ямар тоо гэж хэлчихье. Сондгой тоо байна. За би одоо энэ нэмхүүдээс л нэмхийг хасгаар солих үйлдлийн эсрэг 20 болгож чадахгүй гэж харах гээд байна. За би нэг нэмэх тэмдгийг өөрчлөхөд 45 яаж багасгахыг хэдүүлээ сонирхох хэрэгтэй. Одоо би эндээс ямар нэг нэмэх тэмдгийг нь хасгаар солиход 45 гэдэг тоо тэгшэр буурна гэдгийг харахчвал энэ бодлогын бодох санаа нь болчлоо гэсэн үг. Яагаад гэвэл нэмэх нь 40 нийлбэр дээр би нэг 7 гэдэг тоог одоо би 45 38 дээр 7-г нэмээд 45 гарсан байл та. Гэтэл 7-гийн өмнөх нэмэх тэмдгийг би хасуулгачаар нийлбэр 14-оор багасгах байхгүй. Нэгсэндээ 7 нь байхгүй болчоод дахиад 7-г хасаад нэ гэдэг чинь нэг юмыг 2 удаа хасаад нэ гэдэг чинь тэгшэрэл заавал буурна гэсэн үггүй нийлбэр. Энэ л хамгийн чухал мессеж нэ. Ямар нэг тэмдгийг нэмхийг хасах болгоход ямар нэг нэмэх тэмдгийг хасах болгоход нийлбэр ямагт тэгшэр багасна. За тэгвэл 45 гэдэг тоонос тэгш тоог хасаад ухад 20 гэдэг тоог үүсгэж болох уу гэдэг асуудал. Сондгой тоонос тэгш тоог хасаад ухад тэгш тоо үүсгэж болох уу гэдэг л асуудал дээр очиж байгаа байхгүй. Гэвч энэ чинь боломж үзвэл тэгэхээр нэмэх хасах тэмдэг тавиад 20 гэдэг нийлбэрийг үүсгэж чадахгүй гэдэг бодлого руу очиж байна гэсэн үг.